Сайн байцгаана уу? За өнөөдөр 8 дугаар ангийн 5-ын А суралцсан зорилтын хүрээнд металлын ус сулруулсан хүчил төрөгчтэй харилцан үйлчлэх гэсэн 3 туршилтыг туршихолно. За эхнийх нь болохоор металлуудын устай харилцан үйлчлэх шинжийг туршихолно. За металлаар зис, төмөр, цайр, магний гэсэн 4 металлыг туршилтанд хэрэглэх болно. За хуруу шилэнд ижил хэмжээний ус авсан байна. За одоо үүн дээрээ 4 металлаа зэрэг хий. За магнийн гадаргуу дээр хийм бөмбөлөг үүссэн байгаагаас харахад магний нь устай харилцан үйлчилдэг бахнэ. За зис, төмөр, цайрын гадаргуу дээр хийм бөмбөлөг үүсээгүй байна. За туршилт 2 сулруулсан хүчлэлтэй металл харилцан үйлчлэх шинжийг турших гэж байна. За хуруу шилэндээ хүчлээсээ ижил хэмжээтэйг авсан. За одоо дээрээс нь зэрэг металлуудаа нэмье. За урлаас харахад магний давсны хүчлэлтэй хамгийн эрчимтэй харилцан үйлчилж байна. За дараа нь цайр давсны хүчлэлтэй харилцан үйлчилж байгаа бол за дараа нь төмөр байна. За зис давсны хүчлэлтэй харилцан үйлчлэхгүй байна. За туршилт 3 за шатаах халбаг ашиглан металлуудыг хүчил төрөгчийн орчинд шатаах туршилтыг хийж гүйцэтгэе. За металл төмрийг шатаах халбаган дээрээ халаана. За анх авсан нунтаг төмрийн шинж чанар өөрчлөгдөж өөр шинэ бодис үүссэн байна. За тэгэхээр эндээс төмөр хүчил төрөгчтэй харилцан үйлчилж төмрийн оксидыг үүсгэсэн байна. За одоо металл цайрын нунтгийг авсан байна. За одоо хүчил төрөгч бүхий колб руугаа хий. За одоо эндээс харуул цайр нь хүчил төрөгчтэй харилцан үйлчилж цайрын оксидын үүсгэсэн байна. За одоо металл магний нунтгийг халаая. За одоо хүчил төрөгч бүхий колб руу нөхцөлөө. За магний хүчил төрөгчтэй харилцан үйлчилж магний оксидыг үүсгэсэн байна. За одоо металл цэсийг агарч шатая. За металл цэсийн өнгө өөрчлөгдөж байгаагаас харахад цэс нь хүчил төрөгчтэй харилцан үйлчилж цэсийн оксид үүсгэснийг илтгэж байна. За туршилт 4 цэсийн сульфат цайртай харилцан үйлчлэх туршилтыг хийж гүйцэтгэх гэж байна. За туршилтанд хямсаа бодис сурвалжаар цайр, цэсийн сульфатын уусмал, за цэсийн сульфатын уусмлыг шилэн аяганд хийсэн байна. За үүн дээрээ цагийн шилэн дээр байгаа энэ үрлэн цайрыг нэмнэ. За бид анх цагаан саарл өнгийн үрлэн цайрыг цэсийн сульфаттай харилцан үйлчлүүлсэн.
За урал явагдсны дараа харахад цайрын гадаргууд зис ирж сууснаар бор шаргал өнгөтэй болсон байна. За ингэснээр цайр зисийн сульфаттай харилцан үйлчилж цайрын сульфат болон зис үүссэн байна. За эдгээр туршилтуудыг суур боловсролын металлийн шинж чанар, химийн уруулын шинж тэмдэг, шатах, эсэлдэх уруул зэрэг сэдвүүдийн хичээлдэр хэрэглэх боломжтой юм а.